Өнөөдрийн хичээл бол IELTS speaking part. нэгэнд хариултаа хэрхэн өргөжүүлэх тухай юм. Энэ хичээлээр та богино хариулт өгч оноогоо унгалгүйгээр санаа шалтгаан жишээ гэсэн 3 алхамт томьёогоор хариултаа хэрхэн өргөжүүлэх тактикийг сурах болно. Энэ нь таныг Band. 6.5 тэг түвшинд хүрэхэд чухал нөлөөтэй. Олонх IELTS сурагчид part. нэгэнд богино хариулт өгч оноогоо унгаад байдаг. Үүнийг шийдэхийн тулд бид санаа шалтгаан жишээ буюу IRE formula. ашиглана. Энэ бүтцэн таны хариултыг өргөжүүлж, шалгагчид өөрийн англи хэлний ур чадвараа бүрэн харуулах боломжийг олгодог бөгөөд энэ нь таны Fluency and coherence. Lexical resource. Grammatical range. гэсэн шалгуурт эергээр нөлөөлнө. Одоо бид хэд богино хариулт ба өргөжүүлсэн хариултын ялгааг жишээн дээр харъя. Шалгагчийн асуулт. Do you like listening to music? Band. 6.1 төвшний сурагч хвчлэн Yes. I like music. It's good. гэж хариулдаг. Энэ хариулт нь хэд богино бөгөөд таны хэлний чадварыг харуулахгүй. Харин Band. 8.1 төвшний хариулт. Yes. Absolutely. I find listening to music incredibly relaxing, especially after a long day of studying. For example, I often put on some classical music while I'm cooking, as it helps me unwind and focus. Энэ нь санаа шалтгаан жишээ бүтцээр өгж таны Fluency. Lexical resource. мөн Grammatical range. оноог нэмэгдүүлнэ. Хариултаа өргөжүүлэхэд танд туслах хэд хэдэн чухал үг хэллэгүүдийг судлаа. Эхлээд Absolutely. энэ үг нь таны санаа хэсгийг хүчтэй илэрхийлэхэд туслана. Дараа нь Incredibly. энэ нь таны мэдрэмжийг илүү тодор илэрхийлэхэд зориулагдана. Гуравт Particularly. энэ үгийг ашиглан та жишээ эсвэл шалтгаан хэсгийг тодруулах боломжтой. Мөн To be honest. гэдэг хэллэг нь таны үгийг илүү бодит, хувь хүн талаас нь илэрхийлэхэд тустай. Хариултандаа шалтгаан нэмэхийн тулд бид нөхцөл өгүүлбэрүүдийг ашиглана. Because. As. Since. Зэрэг холбоос үгс нь таны гол санааг яагаад тэгж бодож байгааг тайлбарлахад туслана. Ингэснээр таны хариулт илүү логиктой баялаг болж Grammatical range G. тань тодорхой харуулна. Одоо IRE. томьёогоо практикт хэрэглэж үзье. Асуулт. What kind of food do you like? Аль хариулт нь IR. томьёог бүрэн ашигласан байна вэ? Зөв хариулт бол 2 дахь сонголт. Энэ нь санаа шалтгаан жишээ гэсэн 3 хэсгийг бүрэн агуулж таныг өндөр оноо авахд туслана. Энэ бол Band. 6.5 тэг түвшинд хангалттай хариулт юм. IR. Томьёог бод ярианд хэрхэн хэрэглэж болохыг жишээ харилцсан яриагаар харъя. Шалгагч асууж байна. Do you enjoy reading books? Хариулт. Yes. Absolutely. I'm a huge fan of reading, particularly non-fiction books about history. I think it's a fantastic way to learn new things and broaden my perspective. For example, I recently finished a book about ancient civilizations, and it was incredibly insightful. Энэ хариулт нь таныг хэрхэн дэлгэрэнгүй баялаг ярьж чадхаа харуулах төгс жишээ юм. Өнөөдрийн хичээлээр та IELTS speaking part. нэгэнд хариултаа хэрхэн өргөжүүлэх санаа шалтгаан жишээ томьёог сурлаа. Энэ аргыг ашигласнаар та илүү өндөр оноо авах болно. Дасгал хийж байнга хэрэглээрэй. Баяртай.